Зүйл заалт яг ер нь нийт хуулийн ажлын хэсэгт орсон нэгөр ингээд ажлын хэсэгт орсон болов тэр хүн байсан байгаагүй ингээд дэмжсэнгээ тавьчаад байдаг манай энийг буруу тогтолцоо байгаа. Яг саяын зүйл заалтан дээр би цөөнх болсон байгаа. Ягаад гэвэл энийг багцаар нь би бүгд Гормын санд ярих гэсэн шүү дээ. Арбид гормын санд хэлж байл л да. Энэ ажлын хэсгийг ингээд автоматар аваачаа бүгдийг дэмжсэнгээ тавьчихснаас болж маргаан үүсэт байна. Тухайн саяын заалтан дээр бол би цөөнх болцсон. Энэ ерөөсөө хуулийн этгээдийг эрүүгийн гэмтэргийн субъект болгож байгаа асуудал бол энэ хуулийн зарим дэвшилтийн юмнуудыг бүгдийг баллаад олон нийт нийгэмд маш их харгас бүр социализмын үед бүр одоо юуны үед байгаагүй ийм хууль оруулж ирлээ гэсэн ийм сэтгэл зүйг бий болгочоод байгаа маа. Энэ бол гормын асуудал гэж би ойлгож байгаа. Тэгэхээр нэгэнт энэ хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг татсан 2-3 зүйл биш ээ 48 зүйлээр байгаа шүү. Ажил олгогч хэзээ холбоо. Тэр юу татвар төлөгчдийн нийгэмлэг бүгд тодорхой мэдээлэл гаргацсан байж байгаа шүү. Тийм. Тэгэхээр энэ бол байж болохгүй асуудал. Энийг бол шийдэхгүй бол тэгээд нийгэмд олон нийтэд за тэгээд иргэжил сонгуул болох гэж байгаа энэ татвар төлөгч яаж энэ дэмжиж байгаа нам энэ одоо хүмүүсийн төлөө саналаа өгөх юм чинь. Тэрөөсөө байж болдгоо асуудал гараад ороод ирсэн. Татвар төлөхөөс зайлсхийсэн эрүүгийн хариуцлага хүлээн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээн. Байгаль орчинд нөлөөсөн бол эрүүгийн хариуцлага хүлээн. Гадаадын хөрөнгө оруулагч одоо орж ирэхгүй шүү дээ. Тэг Монголд ирээд компани хураагдах юм биш шүү дээ. Торгон, татан буулган, хөрөнгө орлогын хураана гэж бичсэн байгаа байхгүй юу? Энэ үнэхээр эрх зүйн бизнес эдийн засгийн мэдлэгийн чадвахаас болсон баг. Гормын зүйлээ л чи би гормын том юм хэлээд байгаа ойлгоод байгаа. Тэгэхээр нэг гормын зүйл ярихгүй шүү. гол асуудал нь бол манайхан ажлын хэсгээр байгаагүй л дээ хүмүүс. Ялангуяа намын төлөөлөлд огт байгаагүй. Үндсэндээ би ганцаараа сөрөг хүчингээл юу сөрөг байр суурь бараал маргалдаж мэтгэлцээр угаал дууссан. Тэгээд энэ гормын гэдгийг би утгын цөөнх болсон юмыг энэ дээр нь бичээгөө хайцснаас болоод нөгөө цөөнхийн утгаар үг хэлж чадахгүй учраас гормоор үг хэлсэн юм аа. Тийм учраас энэ нэг зарчмын асуудлууд дээр гишүүд анхаарах хэрэгтэй. Нөгөө энэ төрийн бус байгууллагуудын мэдээллүүдээр үнэхээр гарцсан байлаа шүү дээ. Ардаа надад аж сонирхлын зөрчил байхгүй, түүсч байхгүй. Гэхдээ энэ бол Монголын нийгэмд маш харгас хууль гарах гэдэг учраас энийг би залруулж, эртхэн залруулж явахгүй бол болохгүй. Хэллэх тусмаа нийгэмд асар сөрөг мессежүүд очиод байна. Ажлын хэсэг бол энийг уг нь хасаад оруулаад ирчихээр байсан. Тэгээд ярьж явсаар угаад хасч оруулаагүй ингээд явцсаас болж ийм асуудал гараад байна. Оюнбаатар гишүүний хэлсэнчлэн эрүүгийн хариуцлагыг хүлээх тодорхой гэмт хэрэгүүдийн алин дээр нь хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой бай. Алин дээр нь бол хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байж болохгүй гэдэг тухай санал гаргаад хэлцүүл одоо энийг бид нэр улсын хурлаас тогтоосон чиглэлийн дагуу өөрчлөхөд бол бэлэн байгаа. Тэр бол бүрэн боломжтой.